За сайн мэцэнэ нэвтрүүлгийн сургуулийн төгс эрхлэн төлөж би хичээлийн бодлого болон бодолтууд одоо болохоор сая бодлого үргэлжлүүлээд явъя те. Энэ болохоор 2021 оны нэгдүгээр шалгалтын математикийн суурь төвшин бодлого 4-2 гэсэн. Бол нь 4-р бодлого маань нэг бодлого 2 асуулттай байсан. Тэрний маань 2-р хэсэг нь явж байгаа маа. Тэс тусдаа 2 бодлого байгаагүй те. За ABC гурвалжин 1.45 нөгөөд нь 75 байдаг гэсэн. А оройгоосоо болохоор бистрийчсан байгаа. А өрөө маань болохоор өөрөө 180-аас энэ 45 болон 75-ыг нь хасаад үзэхээр 60 градус гарцсан. Тэнгүүдээ 60 градусаа 2 ухаараа ангал 30 градустай юм байна гэдэг нэг тийм юм бол алдсан байгаа. Одоо тэгсэн чинь энэ дэр хоёр дахь асуултан дээр маань тойрог байгуулах гэдэг байгаа. Энэ болохоор тойрог гэж байна. Энэ болохоор шүргсэн гэж байна. Энэ болохоор гадаад гэж байна тий. Тэгэхээр A B C гэдэг гурвалжин байх юм бол гадаад шүргсэн дээр гэдэг чинь тэр гурвалжнаагаа багтаачсан нэг юм тэр. Ариу дотоод шүргсэн тойрог гэсэн байсан болохоор гурвалжин дотроо багтчихсан нэг юм тойрог байх хэрэгтэй тий. Тэгэхээр энэ гадаад тойрог нөгөөдөн дээрээ бас A D C гихаа дахиад гадаад тойрог тэр хоёрын төвийг нь тийм үү? Төвийг нь O1, төвийг нь O2 гээе. Тэгэх юм бол A B C гурвалжин болон O1 O2 гурвалжны талбайн харьцааг олцгоё гинэ. За тэгснэ нэг ийм зураг өгсөн байна. Бид нар түрүүн болохоор А-гийн энд нь тавьж зураадсан нь A B C тэгээд ийшгээ D гэж зураадсан чинь болохоор одоо зургийг арай өөрөөр өгч. А-гийн өрөө дээр нь тавиад тэгээд энэ дээрийн B маань 45 градус байгаа, C маань 75 градус байгаа. 180-аас үзэхээр А маань 60 градус болчиход бистрис гэрээ энэ 30 градус. Энэ 30 градус гэсэн байгаа. Тэнгүүтээ A B D тойргийг багтаасан тойргийн төв нь энэ дээр болохоор ямар нэгэн O1 гэсэн цэг байх юм байна те. Нөгөө тойргийн маань нөгөө гурвалжны маань багтаасан төв нь гэхээр A2 нь за жоохон энэ явж ч юм тавьчихдаг. A2 нь болохоор энд байгаад тэгснэ A B C гурвалжны талбайг тэгснэ энэ O1 A O2 гэсэн нэг ийм гурвалжны талбайтай харьцуулах гэдэг юм нэ. За энэ дээр ихлээр нэг ийм чанар хичээлээд гоо. Энэ дээр болохоор за тойрог дээр энэ тулсан ном гэж байгаа. Энэ ингээд нэг ном байж штэ. Тэ? Тойргийн нэг хэсэг маань тийм үү? Энэ ном дээр тулсан өнцгүүд бүгдийн хоорондоо адилхан байх хэвээр. Тэгэхээр би энэ дээр болохоор энэ цэнийг альфа гэж юм бол тэ. Энэ чинь ингээд энэ ном дээр маань тулсан байгаа байхгүй. Тэгэхээр энд бас дахиад нэг альфа гарч ирэх хэвээр. Эндээс ингээд тулаад үзэх юм болохоор бас дахиад нэг альфа гарч ирэх хэвээр. Тэгээ энэ альфанууд маань бүгдээрээ тойргийнхаа хэрэг төвлөө нэг жил унтаад үзэх юм бол тойргийнхаа төв дээр болохоор 2 альфа болно. Түүнээс тойргийн хаанаас ч байсан те ийшний номлогоо татаад үзэх юм болохоор альфа мөр гарч ирнэ гэсэн. Нэг тийм чанар байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар нэгдүүлээ. Энэ B өнцөг болохоор те энэ A D гэсэн энэ ном дээр тулцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр тойргийн төвлөнд татаад үзэх юм бол 2 альфа болно гэсэн шүү дээ. B маань 45 градус байгаа бол энэ дээр одоо шууд 90 градус үрээд ирнэ гэсэн үг. Нөгөөх нь болохоор C маань 75 градус гэж өгсөн байгаа шүү дээ. Тэнгүүд дахиад ийшгээ нэг тойргийн төвлөрөөр өрөд ирэх юм бол A2 дээр маань эрэхтэй 150 градустай өрөд ирнэ гэсэн үг. Тэгэхээр манай зураг нэг юм болох гэдэг байхгүй юу? За AD гэдэг юм байж байгаа тийм бистрис байгаа тийм үү? Тэгсэн чинь эндээс болохоор ингээд O1 маань 90 градустай. Энэ хоёр маань хоёлаа радиусуд байгаа шүү дээ тэгэхээр тэнцүү тийм. Нөгөө тал маань болохоор гэсэн чинь бас адилхан. Ингээд үзэхээр O2-той тойргийн радиус юм чинь энэний урт бол энэний урттайгаа адилхан байж таарна. O2 маань болохоор одоо 150 градус. За тэгэхээр ингээд AD O2 гурвалжныг аваад үзэх юм бол адил хажууд гурвалжин байна. Тэгэхээр энэ дээр энийг нэмээд дахиад 150-ыг нэмэхээр 100 ярих хэрэгтэй шүү дээ. Гэвь бодоод үзэх юм бол 150 жишгээ орлоо, хаслаа 30 боллоо, хоёрт нь боллоо гэхээр энэ хоёр бол 15 градус гэсэн үг. Нөгөөт нь бас адилхан яах юм 180-аас 90-ийг насаад 2 тооцоор энэ хоёр бол угаас 45 градус байна гэсэн үг. Тэгээд бодоод үзэхээр энэ өнцөг бол за 60 градус хിവэрэ байж чадж байгаа юм байна. Ингээд B C А маань болохоор өөрөө ингээд нэм 60 градус байгаадсан шүү дээ. Тэгсэн чинь одоо агаас O1 O2 руу гадтай хийчихвэл дүүлэхээр бас адилхан ингэж жагаад яг адилхан 60 градус гаргана гэсэн үг. Ийшгээ O1-тэй ийшгээ O2-тэй O1 O2 бол бас 60 градус байх юм байна. За асуултад арай. Асуултад арсан юм болохоор A O1 D өнцөг гинэ. Энэ A O1 D өнцөг. Гэт чинь бид нар сая нөгөө B
45 градус байна. Тэрнээс нь 2 дахин их гэхээр 90 градус байна гэдээ болсон байгаа онцгой тийм. Энд бол К айлт маань болохоор 9.0 авах юм байна. За AO2 O1 А 60 градус гэж болсон чинь AO2 O1 гэдэг чинь энэ хоёрыг ингээ хооронд нь татаачихсан. Ийм үзэх гадна тийм үү? Тэгэж AO2 O1 гарч ирж шүү дээ. Энэ үнцэг хэд юм бэ гэхээр шууд 152 дугаар 75 хэлчихв. Яагаад тэгэхээр энэ чинь нэг тийм ромб шиг юм байна бас тийм. Нэг шулуун байгаад энэ дээрээ ингээд энэ хоёр тэнцүү. Тэснэ ингээд энэ хоёр тэнцүү. Тэгээ хооронд нь холбоглоо гэхээр чинь энэ ажил ажилд оруулж энэ ажил ажилд оруулжнууд юм бол өндөр медиум стресс нь давхцсан энэ төргээд шууд яхаа холбосон шулуун маань болохоор энэ үнцгийг 2 вана 152 дугаар 75 гарна гэж шууд хэлчихдэг. Тэгэхээр энэ дээр болохоор энийг 75 градус тавьчих. За нийт бодсны дагуу AC бол ийм AO1 болно гинэ. Эндээс ингээ харахаар AO1 чинь болохоор энд байгаа радиус тийм үү? Нөгөөх нь болохоор AC гэдэг ийшээ харахаар шал сонирхолтой байгаа байхгүй юу? Энэ O1 гэдэг чинь өөрөө болохоор энэ BD A гурвалжинтай холбоотой болохоос нөгөө C-тэй ямар ч холбоогүй байгаа шүү дээ. Тэгмэд болохоор энэ O1 гурвалжингийн радиусыг AC-тэй харьцуулъя гэхээр болохоор жоохон сонирхож байгаа. Тэгмэд бид нар болохоор нөгөө алидын орцсон юу байгаа шүү дээ. Өнцөг ADC тэнцүү 75 градус юм байна. Тэр нь болохоор өнцөг C-тэйгээ шууд тэнцүү юм байна. Тэгэхээр адил хажууд гурвалжин юм байна. AD тэнцүү AC байгаа юм байна гэдэг. Энэ бодлон дээр олцсон байгаа. Энийг шууд хэрэглэж байгаа. Тэгэхээр би AD тэнцүү AC байгаа. Биднээс AC-г AO1-тэй харьцуулаа гэж байна. Гэдэг чинь AC гэдэг чинь өөрөө AD-тэйгээ адилхан. Би AD-г синус юу вэ? Энэ бета юу? Синус 45 градусд нь харьцуулах юм бол энэ чинь нөгөө 2R гарч ирэх гэсэн синусийн теоремын хэсэг байгаа шүү дээ. Энийг хэлж л да. A, B, D гурвалжны чинь O1-тэй теорем маань угаасаа багтааж байгаа юм чинь энэ 2R гэдэг R маань болохоор шууд AO1 гэдэг чинь болж шүү дээ. Тэгэхээр AC тэнцүү AO1 за 2 байсан. Синус 45 хажууд нь ороод ирв. Синус 45 тавьсан. Синус 45 ч өөрөө язгуур дээр 2-ыг хуух нь 2 байгаа юм чинь 2-оор нь өвчээд 2-оор нь дарагдаад A1 гэхээр язгуур дээр 2 A1 болох юм байна. Энд дээр ороод тэр 75 за энэ дээр л AC тэнцүү язгуур дээр 2 A1 AO2 тэнцүү A1 гинэ. AO2 тэнцүү A1 биш үү энэ гурвалжнаас A1-ыг A2-тэй гурвалжнаас юм биш тийм үү? Ингээ харахаар чинь энэ дээдлийнхийг болохоор 45 15 гэж болж байгаа 60 градус гэж гаргацсан байгаа шүү дээ. Энд болохоор сая 75 градус болно шүү дээ гэж хэлсэн. Нөгөөт нь болохоор 90 градусыг 2 дугаар чинь 45 градус болох нь ойлгомжтой шүү дээ үстэй. За тэгээд A1 A2 энэ дээр 45, энэ дээр 60, энэ дээр 75. Гингүүтээ A1-ыг гоох нь синус A1-ыг чинь эсрэг харж байгаа нь энэ A2-ийн маань синус 75 байна тий. 75 градус тэнцүү A2-ийн маань эсрэг харж байгаа нь 45 градус байна. Синус 45 байна. 45 градус. Тэгвэл бид болохоор A2-ыг бичих гэдэг юм байна тий. Тэнцүү A1 тэгээд синус 45 дэшгээ хараад ирэх нөгөө талаа гарсан юм чинь 45 градус бахан синус 75 градус. За синус 45 градус маань болохоор язгуур дээр 2-ыг бахан 2 байгаа. Синус 75-ыг болохоор бид нэг томьёоноос нь олцсон шүү дээ. Язгуур дээр 2-ыг бахан 4-тэй нэг дээр нэг язгуур дээр 3-ыг бичсэн байгаа тийм үү. 30 дээр нэг 45 гэж задлж байгаа синусыг нийлдмийн томьёо харилцсан байна шүү дээ. Баригнслаад үрчлээ язгуур дээр 2-ыг бахан 2 нөгөөх нь язгуур дээр 2 нэг дээр нэг язгуур дээр 3 дээдлээ 4-тэй юм. За энийг энтэй дараа ичээ. Энэ хоёрыг энэ дөрөвтэй дараа ичсэн бол 2-тэй болчлоо. 2-ыг бахан нэг дээр нэг язгуур дээр 3. Тэгэхээр AO2 тэнцүү 2-ыг бахан нэг дээр нэг язгуур дээр 3. AO1 гээд энийг маань тэгэхэд яаж бичлэх гэдэг юм бол өстэй.
Энэ байна уу те. Энд дээрсэн чинь болохоор хастгна гэж байгаа ямар нэгэн язгуур мазгуургүй илээ. Ямар нэгэн хөтөр хойргүй юм болгоод тавьчих те. Тэгэхээр энэ дээрээ хосмгийг нь оруулж язгуур дээр 3-аас хасгана 1, хуваахны язгуур дээр 3-аас хасгана 1 тэнцүү. Дэдэл дээрээ 2 язгуур дээр 3-аас хасгана 1. Доотлон болохоор томьёогоороо шууд 3-аас хасгана 1 боллоо. 3-аас 1 гэдэг чинь 2, 2-ыг энэ хоёр дахь дараад ичээгээр язгуур дээр 3-аас хасгана 1 байх юм байна. Гэж юм бол энэ дээр язгуур дээр 3-аас хасгана 1 байх юм байна. За өнцөг А O1 D энэ чинь зүгээр англиараа тий. Энийг болохоор нөгөө энийг 70 тагад олцсон байгаа тэр маань. Энэ ч. За дараагийн асуулт нь юу юм болоо? Дараагийн асуулт нь болохоор за тэгвэл бидний ABC A O1 O2-ын харьцааг боллоо гэж шууд олоод тавьсан юм байна. За энэ дээр нэг ийм юм хэлээд хөө. Ингээд гурвалжин байжийг А тал B тал энэ дэр нь гамма өнцөг нөхцөн байг. Тэгэх юм бол бид нар шууд талбайг нь олчихлоо. S тэнцүү А гүрчтэн B гүрчтэн синус гамма хуваах нь 2. Гурвалжны хоёр тал гэсэн тэр хоёрын завсрын өнцөг тий. Түүнээс энэ өөр хамаагүй өнцөг гэж болохгүй шүү. Тэр хоёрын завсрын өнцөг өгсөн байх юм бол AB синус гамма хуваах нь 2 гэдэг гурвалжны талбайг олчихлоо гэж. Тэгэхээр бид нар одоо энэ дэр ABC гурвалжныгаа болохоор А маань өнцөг нь 60 градус байж байгаа. Энд дээр B байж байгаа, энд дээр C байж байгаа. Тэгэхээр S ABC гэдэг том гурвалжны талбай гэх юм бол AB-г нь AC-гээр нь үрчээд синус 60 хуваах нь 2. Синус 60 градус хуваах нь 2. Синус 60 чинь өөрөө язгуур дээр 3-ыг хуваах нь 2 байгаа. Энийг хуваах нь 2 гэх юм бол бэрийн 2-ыг хуваах нь 1 гэж чад бэрийн слот үрчээд язгуур дээр 3-ыг хуваах нь 2 үрждэг нь 2-ны 1 болгоод S A B C гэдэг маань юу вэ? Язгуур дээр 3-ыг хуваах нь 4 тий. A B A C байгаа юм байна. За тэгснэ энэ дэр нэг юмнуудаа бүгдийг А O1-гээр илэрхийлсэн шүү дээ. AC бол ийм A1, A O2 ч гэсэн ийм A1 гэдэг A1 гэсэн юмуд очиж байгаа юм чи энийг болохоор бас A1-ыг өдөрлөж чадах. A C тэнцүү язгуур дээр 2 A1. A C тэнцүү язгуур дээр 2 A1 гинэ. A B тэнцүүд үл яах юм? Бас адилхан шүү дээ. A B хуваах нь синус энэ чинь 75 градус байгаа тийм үү? Синус 75 градус тэнцүү 2R буюу 2A1 байх хэвээр. Гэт синусийн теоремоос AB маань болохоор синус 75 язгуур дээр 2-ыг хуваах нь 4 1-ийн 1 язгуур дээр 3 гэдэг олцсон байгаа юм шууд хэрэглээд үржтэн 2 гэснээр A1 гээ. Энэ 4-ийг энэ хоёртой дарах юм бол за энэ дээр яг хоёртой болчих юм. Гэт бичээд үзв. Тэнцүү эндээс язгуур дээр 3-ыг хуваах нь 4 байна. AB-ийн оронд болохоор язгуур дээр 2-ыг хуваах нь 2, 1-ийн 1 язгуур дээр 3. Бүгд нь болохоор язгуур дээр 2. Тэ? Тэгээд энэ дээр A1-ийн квадрат болчихно. Эндээс язгуур дээр 2, язгуур дээр 2 ч нөрөө үржтэд 2 боллоо. Энэ хоёртой дараа ичээ. Гэх юм бол энэ дээр за язгуур дээр 3, 1-ийн 1 язгуур дээр 3. Хуваах нь 4 байгаа шүү гэж бодчих. A1-ийн квадрат. ABC-ийн талбайг олцсон шүү. Нүдний талбай болъё. Нүдний талбай болохоор S A O1 O2 тэ. Тэгэхээр дахиад яах юм? Энд дээр 60 градустай O1-тэй O2-тэй. Дахиад юу лээ? A1 A2 синус 60 хуваах нь 2. Тэнцүү язгуур дээр 3-ыг хуваах нь 4. A1 A2 тэнцүү A1-ыг олцсон байгаа юмгаа орлуулчих. A2-ыг ийм байна гэдээ олцсон байгаа. Тэгвэл энэ A2-ийн оронд нь шууд бичээд үзэхээр чинь ингээд A1-ийн квадрата. За S A1 O2 маань болохоор ийм болох юм байна. Нөгөөдгийг олцсон байгаа. Одоо ийм хоёр юмтай болчих واخхой. S ABC маань ийм A1 O2 маань ийм. Энэ хоёрыг одоо шууд харьцууллаа гэхээр язгуур дээр 3 4 язгуур дээр 3 4 маань устчихна. Энэ дээр болохоор 1-ийн 1 язгуур дээр 3 охин язгуур дээр 3-аас хасдаг 1. Энийг язгуураас нь салгахын тулд язгуур дээр 3-аас хасдаг 1 яриад дахиад урьж өгч. Тийм бол дээдл нь болохоор А-гаас нь B А-д нэмэх нь B-ийн томьёо гэхээр 3-аас томьёог болчихно. Доотлол нь болохоор нийгмийн квадратны томьёо болсон шүү дээ. 3 хасна 2 язгуур дээр 3 нэмэх нь 1 гэж. Тэгэхээр дээдл дээрээ 2 доол дээрээ 4-өөс хасна 2 язгуур дээр 3 гээд 3-аа тавьчих юм бол 1-ийг хоохон 2-оос хасна язгуур дээр 3.
болох нэ. За өнөөдрийн хичээлдэр гарч ирсэн шинэ үг гэх юм бол ийм байгаа юм байна. За нэг плейн байла дараа дахин уулзцгаая.